За влогта тавтай морил. Тэгэхээр Decathlon брэндээс хүргэж байгаа влогийн 4-р хэсэгтээ тавтай морил. Тэгэхээр Decathlon брэндийн хамгийн гоё онцлог нь бүх төрлийн спортын хэсгүүд нэг бүрчлэн байдаг учраас маш том влог болж байгаа. Тэгэхээр одоо бол 4-р хэсгийг хүргэж байна. За сая бүгдээрээ хамтдаа усны хэсгийг үзчихсэн. За мөн цанаар гулгалтын хэсгийг үзчихсэн байгаа. За энэ маань бас алхалтын ийм малгайнууд байж байна. Төрөл бүрээрээ. За гой шилнүүд байж байна. Нарны хамгаалттай шилнүүд их хямдхан байна. Янз бүрийн үнэтэйгээс хямдхан үртлээ. За энэ нөгөө манай монголчуудын хамгийн ихээр авч хэрэгэлдэг цүнхнүүд байна. За мөн аяллаа гой халуун савнууд бас төрөл бүрээрээ байж байна. За ийшээ юу болоо явчих вэ? За ийшээ төрөл бүрийн бас ийм алхалтын ууланд алхалтын күртгүүд байж байна. За дотор нөмсдөг гой цамцнууд байж байна. Эдгээр чи ясаг хямдхан юм бэ тий. За нэг 33 мянган төгрөг хавцаа энэ янз бүр байна. За ийм хантаазнууд энэ байна. За үнэ нь бол ер нь би хэлээд байгаа эднийх хямдхан байдаг аа. Тий бас үнэтэйч бас байгаа. Дотор ийм гой зөөлхөн үслэг идэлүүд байна. За энэ бол 80 мянган төгрөг хавцаа байна. Жижигхэн паскнууд байна. Эдгээр бүгдээрээ нэг 69 он тэгэхээр нэг 33 мянган төгрөг хавцаа. Ууланд алхалтын өмднүүд байна. За ууланд алхалтын төрөл бүрийн зориултын хантаазнууд, хувцснууд, тэ салхи нэвтэрдэггүй юм хантааз хувцсууд бас байж байна. За күртгүүд бас зөндөө олон янзаараа байна. За мөн бас аяллаа нөгөө майхантай аялал, ууланд алхалт энэ төр хийдэг хүмүүс бас юм арай өөр төрлийн бас цүнхнүүд байж байна. За нөгөө таягнууд ч бас дахиад янз бүрээрээ байж байна. Таягнууд бол ингээд нэг 33 мянган төгрөгөөс ахуулаад 150 мянган төгрөг хавцаа төрөл бүрийн үнэтэй ингээд сунаад ийм болдгийм байна. За ууланд алхалтын толгоондоо зүүдэг гар чийдэнгүүд байж байна. Толгой шийдэн гэх юм уу? Толгой чийдэн байж байна. За өөргөвчүүд байна. Овоо гайг байж байгаа л нөгөөч маазраал явчих юм аа тий. За энэ цүнхнүүд бүр амар хямдхан байна. 17-8 мянган төгрөг хавцаа байна. За цүнхнүүд бол өстой 9 шидээрээ л байна. Энэгээр бол жижигхэн цүнхнүүд бол өөргөвчүүд бас төрөл бүрээрээ байна. Нараа дотор нь жимс ордог юм. Дандаа ууланд алхалтын гой цүнхнүүд байж байна. За одоо майхны хэсэг ороод ирлээ. Майхнууд бол ингээд янз бүрээрээ байна. Энэ нөө мишокнууд байж байна. Аяллаа сандалнууд байна. Жижиг сандалнууд их хямдхан байна. За энэгээр болохоор бас нөгөө өвлийн ууланд алхалтын эрэгтэй күртгүүд энэ төр бас төрөл бүрээрээ байж байна. За цамцнууд байна. За эрэгтэй нөгөө нэг күртгнийхээ дотор өмсдөг ийм гой юунууд бас байж байна. Одоо өмднүүд, хантаазнууд, малгай. За уулын алхалтын гуталнууд бас байна. За мөн кетнүүд нь дахиад нөгөө арай уулын зориулттай ороод ирж байна. Тэгээ энэ кетнүүд бүр ингээд төрөл бүрийн зуны сандал хүртэл байна ууланд алхалтын. Ингээд нөө хувцснууд нь бүр ингээд янз бүрээрээ ингээд сүлбэлдээд хойлолтоод байгаа байхгүй юу? Бүгд өөрсдийн гэсэн онцлогтой. Энэ яашиг хөөлхөн хантааж вэ? Наашиг хөөлхөн хантааж вэ? Хөгийн юм бийс. Энэ ястаа гоё хантааз байна шүү дээ. Нааш өөлгийн юм би. Энийг охин даавна ерөөсөө. За энэ ууланд алхалтын хувцал энэ бүр арай л ихээр байна өө. За одоо фитнес ороод ирлээ. За йогачд бол йогачдын гудснууд ороод ирж байна манайхаа. Йогачдын нөгөө юу вэ? Дэр гэдэг шүү дээ. Энэ чи блок гэдэг те. Ийм блокнууд орж ирж байна. 13-4 мянган төгрөг хавцаа байна. Зарим нь бүр 7-8 мянган төгрөг гэж энэ бүр гудснууд байж байна. За энэ нөгөө гэрт фитнес хийх зориулттай ийм төхөөрөмжүүд бас төрөл бүрээрээ байж байна. Гүйлтийн зам, гүйлтийн дугуй, цаана чарга те одоо юу гэдэг байж байна. Дотор дасгал их зориулттай төхөөрөмжүүд нэлээд янзаараа байна. Ирзэнүүд байна, йогагийн. Энэ нөгөө нуруу амрагч нэг юм бондгор юм байдаг шүү дээ. Тэр байна.
За энэ гоё фитнесийн бүснүүд байж байна. Бэли байна. За энэ ч гоё эрэгтэй өмөднүүд байна. 40 эдэн мянгал гэж байна да. 47 8 мянган төгрөг. Энд ястай эрэгтэй эмэгтэй хүүхэд мөнхөд төрөл бүрээрээ байгаа. За боксын хэсэг ороод ирлээ. Боксын бэлинүүд байна. Боксын тамирчтай голоос ирэх боломжтой байна. За мөн дахиад фитнесийн одоо зориулттай юм хувцснууд орж ирж байна. Фитнесийн хөлс даадаг, шортнууд, хөлс даадаг, макнууд, футболкнууд төрөл бүрээрээ байна. Их хямдхан биш үү. За мөн ийм алхалтын цагнууд бас зарагдаж байна. За фитнесийн эмэгтэй хослолууд орж. За би одоо нэг яаж бие барья да. Йоо фитнесийн гой өмөднүүд харагдаж байна. За фитнесийн зориултын алчуурууд байна. Ийм гоё цамц 47 8 мянган төгрөг гэж байна. Ийм гоё өмөднүүд 37 8 мянган төгрөг гэж байна. За фитнесийн гоё цонхнууд байж байна. Зарим нас нэлийн хямдарсан юм тус зөндөө харагдаад байна. Тэр гоё шаргалт цонх болохоор 59 явна гэж байна. Энэ гоё цонх 79 явна гэж байна. Цонхнууд бол өстой хямдхан байгаа юм нөө. За энэ жинхэнэ охид бүсгүүчүүдийн маань жинхэнэ нөгөө хобби болсон гоё нөө дасгал хийх зориулттай ийм гоё айгуу гоё зөөлөх материалтай ийм фитнесийн цээжвчүүд байж байна. За ийшээ хүүхдийн хувцсууд ороод ирлээ. Үүшээ яаш өөл юм бэ? Энэ 24 5 мянга гэж байна. Энэ өмөднүүд бүгдээр 23 4 мянга төгрөг гэж байна. Энэ бүр 17 8 мянга гэж байна. Нааш өөлгөн юм бэ? Энэ ингээд бүгдээрээ энэ хүүхдийн хувцс бол зад хямдарсан байна өө. Хямдарсан шүү угаасаа хямдхан байд юм шиг байна өө гэд. Яг хямдарсан ч байна, хямдралтай ч байна. Угаасаа ч хямдхан байдаг л газар гэдэг байгаа шүү дээ. За энэ хүүхдийн кетнүүд бүгдээрээ 99 явна гэхээр нэг 47 8 мянган төгрөг хавцаа байна. 79 явна ч гэж байна. Маш гоё хямдхан байна. Бөмбөг байна штэ. За дартс тоглодог хүмүүсээ бол дартсуудаа гэрт ингэж үсэрдэг нөгөө нэг бамбалзуур байдэн штэ. Энэ 269 ян 200 ян ингээд хоёр өөр янз байгаа юм байна. 200 ян гэдэг чинь 99 мянган төгрөг 97 8 мянган төгрөг хавцаа байгаа. Дээснүүд ээж дээс тоглох дуртай хүмүүс бол дээс ёстой янзын хямдхан биш үү энэ чи. Айгуу гоё ийм зөөлөвчтэй, бариултай, зарим тоологчтой байдаг ийм дээснүүд байна. Дээснүүд 39 мянга за нэг 17 8 мянгаас ахуулаад нэг 20 мянга төгрөг хавцаа. За энэ бол нэг 30 за нэг 27 8 мянга төгрөг хавцаа хүрэхээр биш. За нэг 32 3 мянга төгрөг хавцаа хүрэхээр энэ төр бас тийсэн байна. Цагиргнууд байж гэн. Цагирг эргүүлдэг бүсгүүчүүд байна уу? Янзын цагирг эргүүлдэг чанга бэлхүүстэй хүмүүс байгаа бол гоё цагиргнууд зарж гэн. Цагирг бас амар хямдхан биш үү? Юу юм бэ? Цагирг бүр арайд эндүү хямдхан биш тий. Энэ одоо юу юм бэ? 7 8 мянган төгрөг шиг ямар хямдхан юм бэ? Энэ цагирг бүр амар хямдхан байт юм биш үү? Энэ хөөрхөн хүүхдийн жампинг бөмбөгнүүд байж гэн. Зя тэгэхээр манайхаа дараачихаа хэсгээр уулзцгаая. Гэхдээ ер нь дараачийн хэсгээ үзэх юм уу яах юм? Ер нь сонирхолтой өнөө яаж юм? Ягаад ерөөсөө комент бичдэг юм болоо? За манайхаа комент чирээд мөн лайк, subscribe дарахаа битгий мартаарай.